12 насны хүүхдийн мэргэлдээний нэгэн навааны эхний түүц Чингис бол төгөлдөр хоёр барилдаж байна. Яртай, хурдтай, хийцтэй тогда 2011 оны Нидерландын наадамд оролдож төрөөдөж байсан Чингис болтныг давлаа. Yay! Чөлөөч сайруулж Чин Наранбаатар бол сумын ашиг цолтой яртай аргатай Эдэг улсаас ирсэн Мөнхбаатар ахлагчтай баг, Францын Турс хотоос ирсэн ан зөрөг ахлагчтай багийн харвастан одоо аваргын төлөө тоглоход бэлэн болоод мөн хүрэл медалийн төлөө Эрдэнэжил жаргал ахлагчтай Францын баг Чех улсаас ирсэн Чех улсын ахлагчтай баг тоглоход бэлэн болоод байна. Европын хотын наадамд 12 насны хүүхдийн мэргэлдэн тунаж өдөр дөрөнд үлдсэн хоёр хүүхэд мэргэлдэж байна. Чингис бол Чөлөөч сайруулж за Чөлөөч сайруулж Чингис бол хаваа шаардсан байна. За хоёулаа ер нь бүхийн удамтай нэлээд сайн барилдаг залуучууд сумын зам бацайхны төрсэн ах улсын гард цолын жил хүрсэн Батэрдэн гэж байгаа. Сумын зам Нямжуийн дүүн улсын ачин гам болдог гэж байгаа юм байна. Il n'y a pas de limite de surface non plus, attention. Нямжу алсарсныг мордож Qui vainqueur? On peut le voir, c'est pas le trois qui fait la différence. Эрхэм хүндэт наадамчтай, эрхэм хүндэт монголчуудаа хүн гүрэн байгуулагчны 2220 жил, их Монгол улс байгуулагчны 805 жил. C'était notre dernier combat. Bravo, on applaudit les compétiteurs. Гүрэн хотод барилдсан хүүхдүүдээс өдөр төрөнд хоёултай сэлсмийн харьяат сумын зам Янсангийн бацайхан төрүүлж хоёултай сэлсмийн харьяат сумын зам Шүхрийн Нямжу үзүүлнэ. Дэргэд сайхан Монгол хувцастан шалгаруулнаа. Ils ont un bourg qui est retroussé sur la pointe, ils sont courbés. C'est pour éviter d'accrocher dans l'air peut-être. Pour donner une réponse à la seconde question qui m'a été posée.
seulement pérennisées, mais aussi qu'elles aient pris une ampleur considérable, puisque cette fête du Nadam est une formidable occasion pour de nombreuses cités, de nombreuses communes. Зохиогдсон үнд исний бүхэн барилдаанд амжилттай сайн барилдаж шүүгийн дөрөвт үлдсэн Ховд аймгийн Болгон сумын харьяат залуу төвшин төр. Merci beaucoup. Үнд исний бүхэн барилдаанд амжилттай сайн барилдсан барилдаж үзүүлсэн сумын зан нэмжүүд их хурлын гишүүн одоо энэ дүүргээс сонгогдсон их хурлын гишүүн шагнал гардуулах гэж байна. Үнд исний бүхэн барилдаанд амжилттай сайн барилдаж төрүүлсэн Авалтай аймгийн Цэсмийн харьяат сумын зан Бацайханд Франц улсын монголчуудын холбооны ерөнхийлөгч Жаргал сайхан шагналыг гардуулах гэж байна. De l'association Guillaume de Loup remet les lots, les trophées aux jeunes vainqueurs. Et on les applaudit, c'est vraiment bien. Шагнал гардуулах ёс болох гэж байна шагаачтай. Тэгээд 2011 Европын аврах шалгаруулах тэмцээн 2 өдөр үргэлжлэн явагдаж сая дүнгээ гаргалаа. 1-р байрыг Франц улсын Турсын ганц зэрэг ахлагчтай баг, 2-р байрыг Бельгийн Мөнхбаатар ахлагчтай баг, 3-р байрыг Чехийн Чин Хүсэл ахлагчтай баг, 4-р байрыг Эрдэнэ Жаргал ахлагчтай баг эзэлсэн байна. За Европт өргөмжлөл эрхэм үндэт ганц зэрэг танаа Европын шаган харвааны аврах шалгаруулах 2 дахь тэмцээнд амжилттай оролцож багийн харвааны төрөл тэргүүн баяр эзэлсэнд баяр хүргээд цом алтан медаль мөнгөний шагналаар шагнаваа. Бүх шалгарсан багууд одоо бүгдийг нэг 6 авахулчаарай. Шагналыг эзэлсэн байна. Шагналыг баян бол гардуулж байна. Хойн цуваа харваны тэргүүн баярын шагнал алтан медаль. За ингээд дараа жилийн наадам хол байна гэдэг. Гэхдээ эрүүл дэвэл хойтон жилийн наадам сайхан даа гэж хэлдэг. Тэгээ бүгдэнд эрүүл аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн гэрөө. Монголын Европ шагаан наадам сайхан болж өнгөрлөө. Тэгээд 800 гаруй жилийн өмнөөс одоо тогтоосон дипломат ясны харилцааны үргэлжлэл одоо энэ хүртэл явж байгаа. Өшөө цаашаа үргэлжлэнэ гэдэгт одоо бид итгэлтэй бай. Тэгээд энэ наадмыг зохион байгуулсан энэ Францын одоо нөхдүүд баярлсан талархснаа нийт монголчуудынхаа нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Манай энэ шагааны холбооны ингээд
маш их баярлсан сэтгэлээ илэрхийлээд ингээд Рубрукийн музейд энэ монгол хевсийг бэлгэлж байгаамаа. Erdim